Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваагаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа. Хайцаа хамтдаа давцгаараа таймер цаг нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 3-ны мегмар гарагийн дугаар шууд өрхөд бэлэн болоод байна. Студид годлогч Чанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манус хүнсийн өвдөс төтгөрүүлсэн бараг шүү мөн автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Simple автомашины зээл хамтран ажиллаж байна. Шогруудтай өчигдөр мэндийг хүргье. За бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. За манайхан унтахад билнэ үү? Одоо ордерөндөө орж зөвхөн жилмжил өнгөрсөн сайхан тухай болсон юм. За тэгээд нэвтрүүлэг эхлэхийн өмнө нэг анхааруулах хэлээ. Харуулж байх. Тэгээ хоёр хөтлөгчийн лагшин жоохон таарах юм байна. Хэцүү байгаа шүү. Тийм учраас нэг жоохон хэцүү ярьж ивэл үнэхээр уучлаарай. Өнөөдөр би бол одоо нэг жоохон халуунтай байна. Амигч маань ханиадтай байгаа. Тийм тэгэхээр нэг жоохон тийм байж магадгүй шүү. Тэрнээс үнэхээр үлцэлвч уучлаарай. Тэгээд нөгөө шууд эфир учраас одоо нөгөө аудиогоор биччихдэг байсан бол уган сайхан биччихмээр бол тийм боломж нь байхгүй байгаа тань. Тэгэхээр ойлгоорой гэж хүсье. Харин хөлбөөс зуралтал, хоол ам захиртал. За их ч өнөөдөр юу нэх байх вэ? За би өнөөдөр Монгол гэмтэр гэдэг. За Яагаад Монгол гэмтэр гэж байгаа гэсэн чинь би өмнө нь ерөөсөө ийм урт Монгол гэмтэр ерөөсөө ярьж байгаагүй. Тэгэхээр нөгөө хоёр хувааж ярих юм. харин тийм би таг дөрөвд өдөр ярьдаг. Өнөөдөр яагаад Монгол хэл одоо хэрэг оруулаад ирсэн юм болов уу? Тэгээ хоёр дахь дөрөвд өдөр хувааж ярихаар шийдсэн. Бүр үнэхээр уурч деталь ихтэй юм хэрэг байгаа юм л та. 1957 онд болсон 2500 төгрөгийн хэрэг тэгээ дээрээс нь хүн амны гэмтэргийг танилцуулгын нэлийн урт юм хэрэг байна. Өнөөдөр нэгдүгээр хэсэг нь орж байгаа. За тийм байна. За миний хувьд болохоор үеийнгийн дээрлэхэлт гээд яг Солонгост одоо ингээ өмгөөлөгчөөр ажилдаг бүсгүйд өөрт нь тохиолдсон бол яг ийм бодит жишээний тухай ярина гэсэн үг. Тэгэхээр яг нэг баг сүнстэй гэхээс илүүтэйгээр яг бодит амьдрал дээр хийвэг түүх гэх юм уу? Хоёр тодорхойлсоо бодит гэмт хэргийн тухай ярьдаг шүү дээ. Уг нь. Тэгээ яг би л одоо нэг сүнс мөс хувааж оруулаадсан болохоос шүү. Тэгэхээр өнөөдөр үеийнгийн дээрлэхэлтийн тухай гэсэн нэг юм хөө гарч игтэй. За хэргийн тухай ярих нэ. За өнөөдөр ярих түүхийн эзэн багангийн сурагч байхдаа сургуулийн орчинд дах үеийнхнийхний дээрлэхэлтэнд өөрөө өртөжсэн юм байна. Гэхдээ тухайн үед эргэн тойрныхоо хүмүүст өөрийгөө бусдад дээрлэх үйлдэх тухай юус хэлж байгаагүй. Тэгсэн ангид нь хагас өмчөж биш өвөө мэдрээ өссөн. За бүр багаасаа эцэг хинхээ царайгч харж байгаагүй хүүхэд сурдаг гэсэн гинэ. Тэгээ түүнийг бол дулжаа гэж хэлдэг. За тэг үнэхээр хөөрхөн ааштай маш гэгээлэг ийм охин байсан. Бусад хүүхдүүдтэй ч гэсэн маш нийцтэй юм хөөрхөн ааштай хүүхдүүд шүү дээ. Яг тийм хүүхд байсан. Тэгээ түүхийн эзэн энэ бүсгүй энэ дулжаа гэдэг охинтой бас нэг өөр хүүгүүнтэй ингээ гуруулаад айцалдаг гэж л дээ. Гэтэл хизэнээс ч юм бэ гинтхэн дулжаа гэхийн эмээ өвөөтэйгөө өссөн охиныг хэсэг бүлэг охид ямар халтар хувцастай энэ чи эмээтэйгээ амьдардаг гуйлах чинь бидтэй гэх мэтчлэн доогтлож тохуурхах болсон. Сүүлдээ охины биед хурж зодоош нүдэх асуудал бол энүүхэнд болж эхэлсэн гинэ. Гэхдээ дулжаа охиныг түүний одоо энэ нөгөө түүхийн эзэн байгаа шүү дээ. Энэ охин болон одоо тэр эрэгтэй найзтайгаа гуруулаа явж байгаа тохиолдол нэг дээрлэхэд байдгүй. Харин ганцаараа явж байгаа тохиолдол заавал тэр бүлэг охтууд очиж дээрлэдэг байсан юм байна. За тиймээс охин байнга дулжаа найзаагаа гэрт нь хүргэж өгнө. За чи одоо айлгүй харах хэрэгтэй. Энэ тэр хүүхдүүд чамаа дээрлэх үгээд. За уг нь ангийнхаа бүх хүүхдүүдтэй энэ охин тодорхой хэмжээнд бол найзалдаг байсан гэл их дотно. Тэгээ тэр дунд нь одоо мэдээж энэ дулжаа гэдэг охиныг дээрлэхэд байгаа хүүхдүүдтэй ч гэсэн энэ охин дотно байсан. Гэвч нэг өдөр дулжаагийн одоо тэр дулжаа гэдэг энэ найз нь зориг гаргаад охинд хэлсэн гинэ одоо найзыг ингээд ийм охтууд ингээд дээрлэхэд байна. Тэгээ баян ингээд иймэрхүү аимшигтэй зүйлсийг хийдгээ гэд. Анх сонсоод гайхсан гинэ. Одоо тэр дээрлэхэд байгаа хүүхдүүдийн би найз байгаад идэг тэр хүүхдүүд уг гайгүй л хүүхдээ яагаад ингэ манай найзыг дээрлэхэд байгаа юм болоо гэд нэлээд гайхсан. За удалгүй дулжааг дээрлэхдэг охтоос нэг хоёр нь ирж уулзсан гинэ. Тэгээ учир зүггүй энэ нөгөө найзыг нь болоод гэсэн юм. Та надад ч яста нэр эцэг ихгүй мэхгүй өн чи өөрөөсөн гуйлах чинь штэ чи тийм гуйлах чинтэй амьдарч юу найзалж яхаар чи одоо тэгж доош ороод байхтай доош ороод байхтай яа гэм бэ гэл ингээл баахан онцгой ярьсан юм байна л да. Тэг мэдээч тэдний яриаг сонсоод охинд бол ерөөс таалагдаагүй. Яагаад ингэж найзыг нь ямар ч одоо ор үндэслэгүй зүйл худлаа зохиож яриад ингэж дооглож тохуурхаад байгаа юм болоо гэд. Тэг яг хэлжилтэйгүй ч та нар ч юу яриад байгаа юм бэ? Тийм биш штэ. Зүгээр түүний ингэж орхилдоо гэд. Гэтэл тэр охид болохоор үгүй чи харин түүнийг те бид нартай хамт дээрлэх. Үгүй бол бид нар ч хамтаа бол өөрөөр ярина гэж л ингэ гатуурсан. Үүнийг сонссон охины уур нь хүрээд нөгөө хоёр охинтой бол бөө хэрүүл болж л дээ. Яага манай дулжаа гэдэг найзыг дээрлэхэд байгаа юм бэ.
Тэгсэн удалгүй нөгөө энэ дулжааг дээрлэгдэг охтын төр одоо бүлгэм гэх юм уу те нэг бүлэг охт байгаа шүү дээ те. Энэ охиныг бас дээрлэх болсон. Хоёр найзыг хоёуланг дээрлэх болсон юм байна. Тэгээ охин найзыг нь дээрлэж явах үед багштай хэлжсэн гинэ. Ингээ хэсэг бүлэг охид манай найзыг ингээд одоо те дулжааг ингээд дээрлэхэд байна гэд багшаасаа тусламж гуйсан боловч эсэргээрээ багш нь гүй чи ангийн дарга байж яхаар байна ангийн хүүхдүүдийг муудалцуулаад байдгийг. Гүй чи өөрөө учрыг нь олох хэрэгтэй шүү дээ те. Гэт ингээд загинсан байдаг. Тэгэхээр тиймээс охин томчуудын тусламжийг авах бол ямар ч боломжгүй гэдгийг ойлгосон юм байна л да. Нөгөөс нэг одоо бол яг мэдээж тухайн сурагчийн эрх ашиг гэл өөрөө өгсөн шүү дээ. Гэтэл нөгөө талаас одоо юу гэдэг тэр эн чинь нэлээд дээр үе хэрэг байгаа шүү дээ. Тэр үед бол нэг юу гэдэг одоо сурагчийн эрх ашиг гэхээс илүүтэйгээр багшиг л аягүй хүндэлдэг байсан. Тэгвэл охин төрөлхийн жаахан тайван ийм уужуузан характертай хүүхдээс учраас бусад хүүхдүүдээ өөрийг нэгэ дээрлэгсэн ч гэсэндээ нэг тийм сүртэй зан авир гаргадаг байсан юм байна л да. Гэвч найз дулжаагийнхын хувьд найз нь хүртэл ингээд дээрлэхүүлээд эхлэхээр өөрт нь маш хэцүү санагдсан. Тэгэл өдөр болгон уйлдаг байсан гэнэ. Чамаа хүртэл дээрлэж байна, намаа ингэж дээрлэж байна гэл. Тэг хүрт нь охин найзгаа тайвшруулаагүй зүгээр тийм зүгөө бити санаа зов. Тэгээ уг нь хичээлээ тараад хамтдаа их л хөвгөлтэй гэрлүүгөө харьдаг байсан хоёр охин чинь. Дээрлэхүүлж ихснээсээ хойш хоёулаа нилээн дуугүй гунигтай гэрлүүгөө харьдаг болж. Тэгээ одоо ч гэсэн охин гэртээ харах замдаа найзтайгаа хичнээн гунигтай явдаг басна маш сайн тод сандаг. Одоо л нас бие төрц өмгөөлж болсон хүн байгаа шүү дээ. За ингээд дээрлэхэлд 2-3 сар орчим үргэлжил сүүлдээ улам ширүүсч эхэлсэн. Тэгсэн энэ үед тэдгээр охтын ахлаач гэхээр нэг охин нэг өдөр охин дээр ирээд гарт нь сүрүүдүүлгийн гэх юм уу та тийм утга учиртай захиа өгөөд учирдаггүй энийг чи яваад өгсөн гинэ. За ингээд охин захиаг нээгээд уншсан чинь маш юм аимшигт одоо үгээр хэлхийн аргагүй аимшигтай зүйлсүүдийг бичсэн тийм утга агуултай захиа байсан. Тэгээд энэ ч одоо багангийн сурч өгöd байгаа шүү дээ. Яаж юм багангийн сурч ийм аимшигтай бичиж чадах юм бэ гэж бодогцсон. Тэгээд ямар тач охин ширээнийхээ ард суугаад захиаг уншичаад за шал утахгүй юм гэж хэлээд захиаг нь базангуудаа цүнхэндээ эцэгнэ. Тэгсэн өнөөх дээрлэгдэг огт нь энэ захиаг аваад энэ охиныг уйлах болоо гэж бодсон ч юм уйлах тэгэл тоохгүй байгаад нь бүр улам уур нь хүрээд охиныг улмал дээрлэх болж. За гэвч охин энэ захиаг аваад дулжаа найзтай эсрэгээр санаа зовсон. Уг нь өөрт нь өгсөн шүү дээ. Тэгээ тэгэхээр одоо бол өөрт нь анх удаа ийм аимшигтай утгатай захиа ирж байна. Гэтэл тэр найзыг нь хэр удаан дээрлэж байгаа вэ? Тэгэхээр ийм загталтай хичнээн олон удаа үдсэн бол сэтгэл санаа нь ямар байгаа вэ гэдэг тэр санаа зовсон. Тэгсэн тэр орой охин өрөөндөө үеж байтал гинтхэн ээж нилээн ууртаа орж ирсэн. Энэ юу юм бэ гэж асуусан гинэ. Тэгээ гаагаа харсан чинь ээж нь нөгөө базаад хийсэн байсан. Тэр загтлыг зүгнээс нь олоод ингээ бариад ороод ирсэн байсан. Тэгээ охин яхаа угаасаа томчууд хэлээд нэмэргүй шүү дээ. Тийм болохоор ээж тоогоод хэрэггүй дээ хайрчээснаа мартаад охин зүгэндээ ээжчээ гэж хэлж. Тэгсэн ээж нь гүй чи хин явуулсан наа захиагч нь те хизэнээс чамайг дээрлэж эхэлсэн. Яг ямар аргаар чамайг дээрлэгдэг байсан ингээд нэг бүрчлэн асууж эхэлсэн гинэ. За хоёлаа хамтраач танилцуулаад өргөжлүүлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монос хүнсийн өвдөс төтгөрүүлсэн бараг шүү. Хамтран ажиллаж байна. За 100 ирлээ. Ажлын удирч бас дагаад ирдэг тийм ээ. Одоо нөгөө модны цагаан юм хөөрөд эхлэв штэ. Дархлаагаа дэмжингээ ажлаас урьдчилан сэргийлмээр байвал дадаг бол байгалийн бүтээгдэхүүн өвдөст бараг шуунаа сонгоод бас хэрэглээд үзээрэй. Байгалийн гаралтай олон зуун жилийн турш хэрэгжилж ирсэн бараг шуун таны биеийн дархлааг дэмжиж ажлын шинж тэмдгийг бас зөвлөлөд өгнө. За бараг шууны хувьд үргэлжлийн эсрэг болон дархлаа тэнцвэржүүлэх үйлчилгээтэй байдаг. Тэгэхээр хашлаа сэргийлэх, хам шинжийг намдаахад туслах үйлчилгээтэй байдаг. Энэ л дээ. Тэгэхээр монголчуудын хувьд бол нөгөө бараг шууныг ясны бэртэл, гимтэл болон те ясны төрөл бүрийн мэслийн дараах эмчилгээг дэмжих байдлаар бас түгээмэл хэрэгэлдэг. Гэвч бараг шуун хүний биеийн өдөр тутамдаа зайлшгүй авч явах ёстой эрдэс бодисыг өөртөө ихээр агуулсан байдаг нэ. Тэгэхээр олон төрлийн өвчнийг бас анагаахад ч гэсэндээ тус дэмтэй байдаг. Тэгэхээр манайхан бас ер нь байнгын одоо хэрэглээд хэвшчүүлэх зүгээр юм лээ. Ер нь хүн өдөр тутамдаа хоол хүнснээс 60 орчим эрдэс бодис авч явах шаардлагатай юм байна л да. Эдгээрийн 40 гаруй нь буюу макро, микро эрдэс бодис олон төрлийн амин дэм, амин хүчил, фермент болон органик нэгдлүүдийг бараг шуун дотор ахуулдаг юм байна. Тэгэхээр одоо дархлаагаа дэмжинэ л гэсэн. Ханаас авах гэхээр Монос эмийн сан болон бусад эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. За онлайнаар Монос цэг эмээнээс захиалах бас боломжтой юм байна. Элэг бөөр цөсний гэх мэт бүх төрлийн өрөвсөлд харахад бас туслаад өгнө. Ясны хугарал бертингийн эдгэрэлтийг төрөсгөхөд дэмжлэг үзүүлдэг байна. За холбогд утсын дугаар 8853 Тэг8 99 80 40 80 18 гэсэн дугаарлал бүгдээрээ. За дээрээс нь 1818 83 1818 83 дугаард холбогдоод хөргүүлээд авах боломжтой. Монсын бүх эмийн сан болон бусад эмийн сангаас худалдаа аваарай. Баярлалаа. За сошиал хаяг нь Монос Фүүдс гэдэг байгаа. Баярлалаа хамтран ажилласан Монос хүнсийн өвдөс төтгөрүүлсэн барах шуун байлаа. Баярлалаа. За ингээд хөөхөр өршлүүлье. Ээж нь орж ил асууж л дээ. Чи хизээ хиндээ одоо дээрлүүлээд яваад байгаа юм бэ гэдэг нэг хүртэл асуусан.
Ингээд охины хэлснийг ээж нь бүр ингээд тэмдэглэж авсан гинэ. Тэгээд охины үед бол нөгөө яхаа багш нар бол те ерөөсө хүүхдүүдийг нэг тоодгүйсэн учраас ээж авдаа хилээд нэмэргүй гэж бодсон. Гэтэл ээж нь ийм нухацтай одоо яриаг сонсож байгааг охин нь мэдээд за ер нь ээжтэй болсон зүйлсээ те бүгдийг нь ярих хэрэгтэй байна гэд. За ингээд бүр эхнээс нь эхлээд юу болсон, найзыг нь яаж дээрлсэн, өөрийг нь яаж дээрлсэн гэд бүгдийг нь хэлсэн. Тэгсэн нэг өдөр ангийн багш нь орж ирээд одоо тэр ангиар сууцгааж байгаа шүү дээ. За ангийн бүх хүүхдүүдээс судалгаа авна гэж хэлсэн гинэ. За ингээд эхнээс нь эхлээд хүүхдүүдээс судалгаа авсаар охины ээж болоод багшийнхаа урд суусан. Тэгсэн хажууд нь тэр багшийн хажууд гэсэн үг. Ээж нэлээд ууртаа зогсож байсан гинэ. Тэгснээ аав чинь сургуулийн захирлын өрөөнд байгаа гэж хэлсэн ба. За ингээд сонсоод байх нэ ангийн бүх хүүхдүүдээс судалгаа авах явцад сургуулийн орчин дахь дээрлэхэлд зөвхөн охин за тэр одоо энэ охины найзд ульж агаар дуусаагүй бүр энэ хэрэг нь томорцсон бүр айхтар хэрэг болсон байсан гэдгийг олж мэдсэн. За хоёр охин нэг хүүтэй найзлаг байсан шүү дээ, тийм. Тэгсэн тэр хүү багаасаа их бие муутай, өвчтөй, нэлээ намхан жижигхэн хүү байсан гинэ. Тэгсэн охин энэ хүүтэй бүр ингээд багаасаа ингээд найзалсан, маш дотн өссөн. Тэгсэн яг нөгөө тэр дээрлэж байгаа хүүхдүүдийн хувьд бол энэ хүүтэй найзлаад байгаа мэдээж хараад л яваад байгаа шүү дээ. Энэ угаас хамгийн сайн найз нь энэ хүү гэдэг. Тэг мэдээж охиныг дээрлэхтэй хэсэг бүлэг охид энийг мэдэнгүүтээ энэ хүүг дээрлэж эхэлсэн маа. Тэг яаж дээрлэдэг байсан мэхээр хүүг хичээлийнхэн дараа авч үлдээд ёс бус үйлдэл хийдэг байсан гинэ. За тэр нь яг ямар байдлаар гэхээр одоо үнс хүчээр үнсэх ч юм уу эмзэг эрэхтэн гин ингээд барих те тэгээ бүр энэ хүүг нүцгэлчээд доогдолдог байсан. Өө чи юм биш тийм биш тэгэл тэр охтууд. Тэгээ чи аятайхан байхгүй бол те чаны одоо найзуудыг чи бид нар бас дээрлэх шүү. Илүү амар дээрлэх шүү гэж сүрдүүлдэг гэж. Тэгэхээр хүүхдүүдээс судалгаа авах үед хүүг ийм аимшигтай байдлаар дээрлэхдэг байсан. Ил болоод энэ асуудал бол бүр томорсон гэсэн. За энэ асуудлаас үүдэн хохирогч хүүхдүүдийн эцэг их дээрлэгчээсэн хүүхдүүдийн эцэг их гэдэг одоо тэр сургууль даяар бөө юм болсон. За охины аав сургуулийн захирал дээр ороод бөө. Үгүй энэ ч одоо сургууль юм уу юу юм бэ? Миний охинтой яаж ингэ шаарцж байгаа юм бэ гэд бөө юм болсон. За тэгээ сургуулийн зүгээс эцэг эхчүүдийн уур бухимдлыг дарах гэж нэлээд эцээч гэсэн. За тэгээ эцэг эхчүүд тусдаа уулзаж сургууль дээр болсон аимшигтай тэр дээрлэлтийн талаар зөвлөлдсгөөс маа одоо яах юм бэ? Хүүхдүүд ийм орчин сургах юм уу? Энэ хүүхдүүдийн учрыг яаж болох юм бэ гэд. За тэгээ энэ хугацаанд өнөөх нүцгэлүүлж дээрлэхүүлжсэн хүү сургууль дээр баг ирэхээ болсон. Тэр өөрхөн тухай айхтар юмнууд яригдчихэж штэ. За тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам хэрэгч багаар намжиж эхэлсэн. Харин охины найз дулжаа энэ охинд хэлсэн маа л да. Чи надтай хамт байж болохгүй. Чамайг улам их хүүхдүүд дээрлэхнэ. Чи надаас холдох хэрэгтэй гэд ер нь энэ охиноос нөгөө дулжаа гэдэг найз нь өөрөө зогтох болсон. За охин найзаас бол салмааргүй байсан. Яа тэр сургууль дээр нэг ганц найз нь шүү дээ, тий. Тэгээ эвлэрэх гэж гэрийнх нь гадаа нилээ хэдэн 7 хоногийн турш зогссон боловч ямар ч нэмэр байгаагүй амжилт олсонгүй. Харин тэр эрэгтэй найз нь хэсэг эмнэлэг дэмжлүүлж байгаа сүулт өөр сургууль руу шилжчихсэн байна. Одоо энэ дээрлэлтэй тэсгүй. За ингээд 3 найз уг нэг сайхан найзалдаг байсан боловч нэг найз нь тий тэр дулж байгаа найз нь чи надтай битээ найзлаа. Тэгээ надтай найзлах юм бол чи л хохорно гэд ингээд найзлах болцсон холбоог тасалцсан. Нөгөө эрэгтэй хүү болохоор ингээд дээрлэхүүл сургууль сүлдээ сургуулиасаа шилжиж байгаа. За ингээд охин дунд сургуульд орсныхаа дараа дамдаал сонсон байна л дээ. Эцэг их байхгүй тэгээ эмээ өвөөгөө ядруухан амьдардаг нөгөө дулжаа гэдэг найзыг дээрлэх явдал бүр улам хурцсангүй чи яахаар энэ талаар ингээд мэдгдсэн ингээд нөгөө охтууд бол бүр амар ингээд харцдаг болсон юм л та. За ингээд сүултээ дулжаа гэдэг энэ найз нь бүр төсвөр төвчээр нь алдагдаад шугам нөгөө хуглаад тэр үзүүрээр нь өөрийг нь дээрлэхсэн хүүхдүүдийн нэг рүү зооцсон гэнэ. Тэгээ үүнийг дуулсан охин найзаагаа хамгаалж чадаагүй мэдээ сэтгэлээр хүнсэн. Магадгүй надтай найзлаад хэвэндээ байсан бол арай өөрч байх байсан юм билүү. За тэгээд удаачгүй охин ч гэсэн өөр сургуулиуд шилжсэн. Харин дулжаа охин ахлах сургуульд ороод сургуулиасаа гарсан байдаг. Тэгээд тэр явдлаас хойш охин энэ дулжаа гэдэг найзтайгаа ерөөсөө дахиж уулзаагүй холбоо тасарсан. За ингээд цаг хугацаа ааж урсан өнгөрч охин нас бит хүрснийхаа дараа энэ дулжаа гэдэг найзтай гэр бүлийнх нь байдал яг ямар одоо яг гэр бүлийнх нь байдал яг ийм ижилхэн байсныг сурагчтай танилцсан гэнэ. Одоо өөрөө бол их сургуулийн оюутан болсон гэсэн үг. За тэгээ яаж яваад тэр хүүхдэд танилцсан бэ гэхээр охин одоо бол одоо юу гэдгийг мундаг ингээ өмгөөлөгч болсон байгаа шүү дээ. Их сургуульд орсныхаа дараа 7 хоногт нэг удаа хагас үнчин хүүхдүүдэд зориулсан хичээлийн дараах юм одоо сайн дурын ажил хийдэг гэсэн сургалт ордог байсан. Тэгээ ямар сургалт вэ гэхээр уншилтын багшаар одоо сайн дурын ажил хийдэг гэсэн юм л дээ. Тэгэхээр нөгөө ном өгөөл тэр номныхоо тухай ингээ мэтгэлцдэг тий. За тэгээ энэ ажлаа нэлээд удаан хугацаанд хийсэн. Тэгээд тэр ангид нь эмээ өвөө нь бүр хог түүж амьдардаг маш ядуу хүүхдүүд ч ихсэн хэрдэг байсан. За тэгээд эдгээр хүүхдүүд дунд 5 дугаар ангийн дулсун гэдэг нэртэй сурагч байсан гинэ. Уг охин бүсгүй хичээл орох бүрд ирж ном зээлж уншдаг.
их сэргэлэн хүүхэд байсан. Тэгээ тийм учраас эцэстээ ийм сэргэлэн хүүхдээс учраас ингээл баян энэ бүсгүй ингээл ном өгдөг чи энийг унш тэрийг унш те ирээдүйд ингүүл зүгээр нэтрээ гэл зөвлөгөө өгдөг гэж л. Тэгсэн нэг өдөр хичээл орох газар руугаа алхаж явтал нилээн цаанах нөгөө дуйлсүн гэдэг их л таалагдаад байдаг нөгөө сурагч охин нь баахан олон хүүхдүүдэд ингээд хүрээлүүлсэн дээрлэхүүлж байгаа юм шиг харагдсан гинэ. Тэг яг нөгөө энэ өмгөөлөгч бүсгүйд те нөгөө дулжаагаад байгаа найзгаа аварч чадаагүй нэг тийм байсан учраас энэ охинд бас нэг юм туслах бодол байсан юм байна л да. Тэг бүсгүй нэлээд удаан алхангаа ер нь байдлыг ажиглаж тэгсэн чинь нөгөө дуйлсүн гэдэг охин багшаа таны дээр өгсөн ном чинь нэлээд хэцүү байсан штэ багшаа уншихад агуулгын нэстэй хэцүү юм байлаа гэж нэлээд холоос хашгирсан гинэ. За тэг бүсгүй нөгөө охины царай харангуйта за ер нь бол тусламж гуйж байгаа юм байна гэдгийг шууд ойлгоод гүгэд очсон. Тэгээд үгүй чи чууд хичээлийн цаг болчиход ах чи энд юу хийгээд байгаа юм бэ? Хоёлаа аль анги руугаа явцгаа гэж хэлсэн. Тэгээд нөгөө өөдөөс нь харцсан байсан баахан хүүхдүүд рүү нэлээд ууртаа хараад үгүй та нар ч одоо хин юм бэ? Энэ дулсууны найз юм уу юу хийгээд энд байгаад байгаа гэж хэлж. Тэгээд дээрлэгчээсэн хүүхдүүд бол тэгээд шууд өгдөгөө цаашаа яваад өгсөн. Тэгээ охин багштаа баярлаа гэж хэлсэн. Харин бүсгүй тэгээ ямар нэгэн зүйл болсон юм уу, яасан ийсэг нилээл авшруулан асуусан боловч тэр охин юусэн юу ч хэлээгүй зүгээрээ багшаа би зүгээр гэжсэн. За гэвч бүсгүй багын найз нөгөө дулж байгаа яаж тгээлгүүлжсэн ямар хэцүү байдалтэйсэн тэгээ сүүлдээ юу болоо бүр ахлах сургуулаасаа гарсан гэдгийг мэдчихсэн учраас за энэ охин ч гэсэн тийм амьдралаар тэгээ явчихгүй байгаасаа гэдэг үүднээс хэлжилдэггүй чи ямар нэг юм болох юм бол надтай заавал холбогдорой. За би байхгүй байлаа гэж чи энэ сургалтынхаа өөр багш нартай ч гэсэн холбогдож болно шүү гэж өөр ингэ амжилтлан гуйж. За гэвч удалгүй бүсгүй өмгөөлөгч болох шалгалтандаа тэнцээд нилээн завгүй болсноор энэ сайн дурын ажлаа үргэлжлүүлэх хийх боломжгүй болоод бүр ажлаасаа гарсан юм. За тэгээд яг ажлаасаа гарах үед нь энэ дуйлсүн гэдэг охин дөнгөж дунд сургуульд алгарч исэн. Ямар ч тач өвлийн амралтын үеэр сайн дурын ажлаа хийхээ болсон. Охинтой болохоор яг мэйлэр бол тодорхой хэмжээнд ингээ харьцдаг байсан юм л дээ. За ингээ цаг хугацаа урсан өнгөрч охин ахлах сургуульд орох үед бүсгүй охинтой бол уулзсан маа. Арай нэг юу гэдэг нь нуцтай байдлаар гэх юм уу? Яг өмнө нь бол нэг хальт уулзаал нэг хоолунд нэтрээ авч өгч дайлдаг байсан ч гэсэндээ ийм одоо юу гэдэг удаан хугацаанд нуцтай байдлаар уулзж байгаа үг юм л дээ. Тэгээд энэ удаа уулзахад охин нэг л биш байгааг бүсгүй сайн анзаарсан. Тэгээд тиймээс бүсгүй охинд хоол авч өгчөөд дараа нь за хоёулаа нэг цай уугаад нэг жоохон ярилцъя да гэж хэлж. За тэгээд яриад суусан охин гинтгэ багшаа би гинт хэрэгт холбогдсон гэж хэлсэн гэж байгаа. Тэгээ бүсгүйч нэлээ гайхчихдаг. Юу болоод яасан ийсэн гэдээ асуусан чинь хин нэг гимтээсэн. Тэгээд тэр гимтээсэн хүн нь өөрийг нь дээрлэхдэг байсан хүний ах нь байсан гэж хэлсэн маа. Тэгээ яагаад гимтээсэн бэ гэхээр охиныг тэр залуу хүчрхийлэх гэж оролцсон гинэ. Тэгээ охин өөрийгөө хамгаалах гэж хагаад гимтээсэн юм байна. Харамсалтай нь тэр эрэгтэй гимтээсэн нь одоо юу гэдэг гимтээсэн нь бол баримт бол байгаад байгаа. Охиныг хүчрхийлэх гэж оролцсон гэдэг нь болохоор ерөөсөө тийм юу байгаагүй гэх юм нотлох баримт бол ерөөсөө байгаагүй гэсэн үг. За ингээд охин гимт хэрэгтэн болчихж байгаа. Тэгээ уг нь аргагүй хамгаалт байсан боловч эсрэгээрээ ингээд гимт хэрэгтэн болоо буруутгадаад шийтгэл авсан. За тэгээ бүсгүй өмгөөлөгч болчихсон байсан учраас гүй чи ихчтэй хэлэхгүй яасан бэ? Би чамд туслах байсан штэ гэд хэлж л тэр охинд. Тэгсэн чинь тэр охин гүй багшаа та надад үнэхээр итгэж гэнэ үү? Тэгээ миний энэ ярьсан ярианд та итгэж гэнэ үү гэж хэлж асуусан гэсэн. Тэгээ бүсгүйчгүй мэдээж би чамд итгэлгүй яадаг юм бэ гэж хэлмэц охин учир зүггүй хуйлаад хэлсэн гинэ. Тэгээ бараг 1 цаг гаруун турш уйлсан. Тэгээ хүндлэнгийн хүн учраас юу гэдэг яг хэрэг яасан процесс юу болсон гэдгийг нь юусэн мэдээгүй ямар тач заяа охиныг тэ жоохон тайтруулаад тэгээ сэтгэл санааг нь айл болох тайтруулах гэж хичээж. За тэгээд энэ явдлаас хойш бүсгүй охиныг хүчи нэлээ ухаантай юм мундаг охин штэ. Тэгэхээр стержийн шалгалт өгөө ямар сургуульд сурмаар байгаа тэр тал дээр чи би чам зөвлөгөө өгөө гэд ирээдүйн хүн тухай тэ айл болох чи ирээдүгөө харж амьдраа. Яг чи ингээд хүн дээрлэхүүлж исэн тэрний ах нь чамаа хүчрхийлэх гэж оролцсон юм байна. Гэтэ чи тэрийг мартаа те аль болох урагшаага ингээд тэмүүлэхийг хичээ гэж зөвлөгөө өгсөн. За гэтэл нэг өдөр дуйлсүн охины дунд сургуулийн хичээлийнх нь дараа ингээд багшилдаг байсан багш ирж уулзсан гинэ. Тэгээ энэ хүн яаж уулзсан бэ гэхээр нөгөө сайн дурын ажил хийдэг гэсэн тэр сургалтынх нь л одоо багш нар л хуулийн зөвлөгөөг манад ингээд ажиллаж байсан бүсгүй мундаг өмгөөлөгч болцсон байгаа гэдэг дамдаа ирж уулзсан юм. Тэгээ яг нөгөө хоёулаа нэг л газар ингээд ажилдаг байсан учраас юу гэдэг ажилдаг гэхээсээ илүүтэйгээр бас арай өөр цаг дээр таарахгүйсэн ч гэсэндээ яриа нийлжилдэг. Одоо нөгөө сайн дурын ажил хийдэг гэсэн тэр оюутнууд юу болж байна, сурагчид яаж хийж гин гэл. Тэгэл яг нь дуйлсүн гэдэг энэ охиныг яриа гарсан юм байна. Энэ дохон бас ичилж заажсан гэдэг. Тэгэхээр бүсгүй асууж л энэ өмгөөлөгч бүсгүй. Оо дуйлсүн дээр их хэцүү ах шиг үлээ. Сургуулийн орчин дах дээрлэхэлтэн дүртөөд миний санаа бол нэлээд зовж байгаа. Одоо явж байгаа тэр сургуулинтай гайгүй л байгаа да дахиад дээрлэхэг байгаа да гэж асууж л. Тэгсэн өнөх багш нь учиргүй гайхаад л. Гэхдээ та энэ дуйлсүнийг дээрлэхүүлэх биш өөрөө дээрлэхдэг байсан гэдгийг мэдчихэж байгаа юм сте гэж асууж. Тэгээд энэ асуудал одоо нэлээд намжижл байгаа л да. Гэхдээ хоёлаа иймэрхүү яриа гаргах тусмал тэр нөгөө дээрлэгчээсэн дуйлсүн гэдэг охины ирээдүйд жоохон хэцүү биш үү гэж хэлсэн маа. Тэг бүсгүйч нэлээд гайхчихлээ.
Уг нь энэ охин чинь дээрлгүүлдэг байсан, хэцүү байсан. Тэгээд өөрөө ч гэсэн харсаж та баах хүмүүс тойрцсон дээрлэхэд ах шиг байсан гэд. Үгүй гайхаггүй чи үгүй дулсун гэдэг чинь хүүхдүүдийг дээрлэгдэг үнэн үгүй дээрлэхүүлдэг байсан юм шүү гэж асууж л тээ. Тэгсэнгүй мөө яалтчгүй наад охин чинь дээрлэгдэг байсан гэд хэлсэн ба. За ингэснээр нэгдүгээр хэсэг нь өндөрлж байгаа. Энэ хэсгийг би энэ түүхийг хоёр хувааж ярих юм. Тэгэхээр маргааш бөгжлийг нь ярина. Хөө наа ч бас нөө бодчихснаас өөрөөр ярих гэж юм. Энэ охин үнэхээр дээрлэхүүлдэг байсан юм уу? Эсвэл өөрөө дээрлэхэд яваад идэв байсан юм те? Юу болох юм бол тоо. За тэгвэл маргааш үргэлжлэн сонсоо тийм ээ. За өнөөдөр дахиад нэг Монгол улсын гэмт хэргийн нэгдүгээр хэсгийг бас ярьж өгье. 25,000 төгрөг 2 хүн гэдэг юм хэрэг байгаа. За энэ хэрэг болохоор Монголд гарсан анхны дуйланд хэрэг юм билээ. Тэгээд маш их дуйланд игдэж тонцлогч исэн тухайн үедээ цагдаагийн байгууллага 15 жилийн турш мөрдөн араас нь хөөцөлдөж анхаарч исэн бол ерөөсөө хаяагүй гэсэн. Гэвч хизээ нэгэн цагт илэрнэ гэж үзээд ер нь бол араас нь мөрдөөдлээсэн билээ л дээ. За хурандаа Жамин Сингэ 1972 онд улсын цагтан сэргийлэх ерөнхий газарт сургууль төгсөөд дэстэг цолтой ирж анх энэ хэрэгтэй танилцж исэн билээ л дээ. Тэгээд 1982 онд 25 жилийн дараа энэ хэрэг санамсаргүй хэрэглэрсэн юм хэрэг байна. За ингээ 1957 оны намраа анаалгаар өнгөтөө цагийг зөгнөж өвсний сүл тасрахгүй нүүдлийн шууд хорогдож модны навчид сонгож шарлсан ч өнгө алдахгүй сайхан болж иж. Ороогийн цаг хугацаа хүмүүс үйл ажрын ажил амьдралдаа яарад хүл хөдөлгөөнтэйж байж л дээ. Шар өдрөө бор хоног ээлжилдгээрээ ээлжилж амьдрал өрнөж ажил буцалж ялаа. За тэр үеийн тухайн үеийн 10 сарын 28-ны өглөө жирийн л нэг өдөр эхэлж байсан бүхэлдэн ажилдаа явдгаар яваал нэг юм хэвээ. Гэвч яг энэ өдөр болохоор гэмт хэргийн ертөнцөд тод хараар үлдэж цагдаагийн байгууллагын ажилд хизээж мартагдашгүй хууцыг нээсэн ийм өдөр юм байна. За паспортын байцаагч дугар хошууч цолтой ажилдаа их мэрээлттэй хүнтэй найзрахаг нэлийн ухаалаг нэг юм байна л да. Хүмүүс түүнийг болохоор хүний хүмүүс жудаг сайдаач гэж магтаж ярилцдаг юм байна. Тиймдээч хотод суудаг нагцын хувьд хөдөө байсан бүтэн өнчин хоёр хүүхдийг авч өөрөөрөө оглоод хүний зэрэгтээ авч өсгөж өндөрлөж байгаа хүн юм байна. Гэвч хүмүүс түүний дотоод сэтгэл рүү өнгөсөн бол айн хэрт хийхээр тийм онцгүй хүн гинэ. За тэр авгаалчтай сэргэлэн том хүүг үнэн шүтрэх хүн болохыг хичээгээгүй амар хэлбраар аж төрөх мөнгө төрөг олж авахт нь ашиглаад сургаж чадсан байна. За энэ үед болохоор хотод халаас суулгах, дугуй, мотоцикл хулгайлах, айлын гадна тавьсан хувцс хунар, идэж хоол, юу дайралцсан болгоныг хулгайч нар бүгдийг хуу хамдаг байсан үйл дээ. За хүмүүсийн сонор сэрэмж муу юмаа хамгаалж хадгалах чадвар ч гэсэн сул байсан үе юм байна. Ингээд цагдаа нар идэвхтэй ажиллаж чадахгүй буюу тэр хулгайч нарыг яг хайгаад олоход бас хэцүү байсан үе юм л да. За энэ нь болохоор зарим архаг хэрэгтэнд завшаан болоод буюу хаанаас юу бол юу дуртайгаа хулгайлаад баригдахгүй байна гэд бодоод явхад хүргээд байсан байна. За дугаар 1946 онд хотод онц ноцтой хэрэг үлдээд ялж авшиж яваа нэг юм байсан. Тэрийг бол мэдээгүй. Цагдаагийн харьяанд байвал хинт сэжиглэхгүй гэж бодсон нь үнний хувьд байж л дээ. Өргөмөл хүү сэрээтрэн сэргэлэн цаваа авхаалт самбаатайг нь ажиглаж мэдээд түүгээр нэг томоохон хэрэг хийлгэхээр ер нь бол бахаас нахуулаад бэлдээдээс хэрэг байна. Ингээ 1945 оны намар дайн дуусч өндөр хошооны хажуудах мухлагт гар буу 5 төгрөг, сэлэм 3 төгрөгөнтэй байхад нь худалдаж авсан бууныхаа ич хидийг дахиад үзгсэн гэж хорхоосоод ер нь их бэлдээ даа гэж байжсэн байна. Тэр эдэр залуухан үедээ хятадын 9 гудамжинд хур баян хужааг буудаж халаад ихээхэн мөнгө авч уул мөргөө арилж чадсан халуурч юм байж л те. Дараа нь гар буугаар сүрдүүлж хагаад баян авгаа гэрт нь баймилж өөрөө амиа хорлсон мэтэр үлдээгээд уул мөрөө баллаад бас цугтаачихсан юм байна. Энэ болгонд хам нөхөр хайдав гар хөл болдог байж. Дараа нь сэжиг цухалцахад хайдвар өөр шалахгүй хэрэг үйлдүүлээд шорон суулгаад өнгөрөөждөг байж л те. Одоо цаг өөр болж ингэж зоригтой мух орлож болохгүй буюу энэ гэмт хэргийг ахаад ч бас тэгж их боломжгүй болчих. Ахиухан мөнгөтэй хүнч хаварцсныг анзаарч тиймээ санаа алдаад яйдаа байцгээ байжсэн юм байна. Харин алтан байгууллагууд цалин тавих гэж бөө мөнгө авч байгааг шүлэнгтэн харж нарийн судалж эхэлсэн юм л да. Мөнгөний нэрва хамгаалах сүүхээ тухайн үедээ айлч дарахад байгаагүй маань. Ядахта унаагаач тусалдаггүй байсан юм байна. Цагдаагийн байгууллага ч гэсэн хайхардгүй байж л дээ. За тэр үед орон байрны хулгай халаас суулгах чадал байснаас биш гэгээн цагаан өдөр хүн буудаж дээрэмдэж байсан хэрэг огт гарч байгаагүй. Ингэхвээ гэсэн сэтгэл хинтж байгаагүй ч гэсэн дугуйт энэ нь алтан үе болж таарч л дээ. За энэхэн завшааныг ашиглахаар тэр сайтар бэлдэж тооцоолж гисэн байна. Модон заваадын ажилтны цалин хидийд буудаг, нярав цүнхтэй мөнгө бариад хаагуур явдаг зэргийг нэлээд өнөг судалсан байна.
Бүр хэмжиж үзсэн баг. Хамгийн аюултай нь төв замын дэргэд байгаа нь сэтгэл шаналгаад байсан юм байл та. Их олон ухалгах байсан. Өөр боломжтой хоёр газар байсан ч гэсэндээ мөнгөн цөөвтөр байгааг мэдээд модон заваадын нэрийг дээрэмтгэхэр эргэлт буцалтгүйгээр шийдсэн баг. За тухайн үед нь Сретер хүн ч гэсэндээ 20 хүрч ухаан санаа нь улам тэлж зүрх зориг нь нэмэгдэж юу ч хийхээс буцахгүй шинжтэй болоод ирж. Гэтэл тэр хүү гинэд мотоцикл хулгайсан бүлэг хэрэгт хамрагдаад 3 жилийн ял аваад явчихж л дээ. Нөгөө төлөвлөөдөөсөн ажил нь хойшлогдох болсонд гомдоогүй харин жин хэргийг хийх айтайхан завшаан боллоо гэж үзээд бөөм баяр хөөр болсон байгаа. За яг энэ үед нь хамт хэрэг үйлдэж дугрын ятгалгаар шоронд суугаад гарч ирсэн хайдав өөрийг нь ч гэсэн амар заяа үзүүлэхэд болчихсон байсан юм байл та. Хэрэг нь өрөөд орсон учраас. Өдөр болгон арх нэхэж ирнэ. За дээрээс нь мөнгөөр тэтгүүж нэг осондоо хохирлоо нөхөх гэж оролдож зовоод өгөөж. Дуурт түүнийг цааш нь харуулж хэлбэр арга хайхад энэ мөг ер нь яаж нэг цааш нь харуулж чадаа гэж бодоод явж л дээ. Хайдав нэг өдөр ахиухан мөнгө олж авъя гэж захтансан газрыг нь ч майж ядгаж. За одоо болгоомжтой байхгүй бол болохгүй. Цаг өөр болсон. 40-50 он биш. Тэгээд чи бит хоёрыг хүн тагнаж байж магадгүй гэд дугар сорж хэлсэн ба. Тэгт нь хөөе чи бит хоёр өөгүй хийдэг үстэй. Маш сайн тооцоолдог. Төөрөгдүүлж хаяхаар цаадуулж учрыг нь олохгүй бодолж орхиноо гэж хайдаг байсан ба. Тэгт нь дугар. За тэгвэл би чамд нэг юм хэлнэ. Хүү та хоёр хийгээрэй гэж дугар хэлсэн ба. Тэр хоёр өгсөн хуйлдаж модон заваадын нэрийг дээрэмтгэхэр Сретрийг оролцуулахаар тохиролцсон ба. Дугар хошууч цолоороо түрээ барьж дээд оргоо хөөцөлдөж байгаад Сретрийг нисхийн алтар толгоон хорхоос түнхлийн хоргоо шилжүүлэх зөвшөөрөл авч чадсан юм байна л да. Хүүгээ ингэ шилжүүлсэн гэсэн. За түүнийг өнөөдөр зөвшөөрлийн бичгээ авах гэхэд дугар заавал 27-ны үдээс хойш авъя гэж бүр гуйж говшаад буу юм болсон ба. Модон заваад 28-нд мөнгө авах байсан учраас яг өмнөх өдөр нь Сретрийг шоронгоос гаргахаар тохиролцсон ба. За ингээ хорхоод шилжиж буй хоригдлыг цасан хүмүүжүүлэх газраас унаатай тусгай хүн очиж өдөртөн гүйцэтгэдэг юм нарийн заавар журамтай ажил те. Харин дугуур гуйж агаад хошууч цолтой найдвартай гэж өөрөө гэртээ нэг хонуулаад хүргэхээр болсон байгаа. Буцаагаад хүргээд өгөө гэж баахан гуйж л те. За зөвхөн энд л бүх хэргийн эдрээ нууцлагдчихсэн. За дугуур хулгаагаар байцсан тул 3 дугуйтай М72 мотоциклаар алдар толгоогоос өргөмүүлэх Сретрээ түнхлийн хорхоо шилжүүлэхээр зориуд орой очиж ингэж авсан байна л та. Тэгээ бүх бичиг баримт номоороо тэгээд хошууч таньдаг хүн учраас хинч тэнд сэжиглээгүй гайхаачгүй юм байна. Энэ хүртэл Сретл маргааш юу болохыг мэдээгүй л явж исэн байна. Ингээд циркийн зүүн талд байдаг гэрт нь хайдаг бууз хийж гисэн. Үгүй мөн сайхан ааштай угтаж авсан юм байна. Сретрийг дайлж цайлаад бөөнл юм болж л дээ. Олон сар хоригдсон хүн чинь амттайхаа бол их өвгүүлээд зөндөөч идэж Сретер ч сэтгэл өндрөөж. Завдалгүй хайдав хоолоогоод за юу яа. Чи сайн идэж уу. Тэгээд эртхэн амар. Маргааш чи бит хоёрт маш их ажил биш шүү. Гэхдээ нь одоо ингэж ярилцъя гэж дугар дэмтсэн баг юм. Юу хийхээ гэд тийм ээ. За хамтралж танилцуулаад үргэлжлүүлье. Автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Simple автомашины зээл. За хэрвээ та автомашин худалдаж авах гэсэн юм ээ. Яг одоо тийм санхүүгийн боломжтой хүрэхгүй байгаа бол анхаарлаа төр нашаа хандуулаарай. Simple application харилцагчтай автомашины зээлийн үйлчлэгийг цаг алдалгүй шуурхай хялбар ухаалгаар хүргэх зорилготой үйлчлэгийг санал болгож байгаа юм байна. Тэгэхээр харилцагчдынхаа санхүүгийн нөхцөлд харуулад хамгийн боломжтой өндөр дүнтэй зээлийн эрхийг тооцоолоод хамгийн боломжийг өгөх санал болгох юм байна. Танд автомашин худалдаж авах хэрэгцээ байгаа бол яг одоо Simple application гар утсантай татаад энэ зээлийн үйлчлэгийг авах боломжтой байна. Давуулаас нь танилцуулах юм бол таны санхүүгийн нөхцөл тохируулж байгаа ийм баг үйл гэсэн тохируулсан хүү байгаа гэсэн үг. Тэгээд дижиталар буюу Simple application-аас зээлийн эрхээ тооцоолуулах боломжтой хурдан шуурхай зээлийн хүсэлтийг 8 цагт шийдвэрлэнэ. Тэгэхээр өдөрт нь олгочноо л гэсэн үг. Харилцагчдын хэрэгцээнд тохирсон зээлийн хэмжээ нь 500 сая хүртэлх юм байна. Нэлээд өндөр. Иргэн төлөх хугацаа нь урт буюу 96 сар хүртэлх хугацаатай зээлийн иргэн төлөлтөө Simple application-аараа шууд бас төлөө явуулж болно. За хамгийн гол нийтнээс таны цаг, мөнгө, энерги хэмнэ л гэсэн үг. За аяг байршлав Сонгон арган дурга 22 авт худалдааны цогцлбарын автоком төвд байна. За мөн Баянзүрх төрөг даа хүрээ авт худалдааны төвд байна. Хаул дургийн ярамгийн Хорс моторс төвд байна. Баянгол дург Уранган парк Ривера худалдааны төвд байна. За мөн Сүхбаатар дург 4-р хороо 40,000-д 21-ийн Б байр буюу Усын хөтөлбөрийн урд усан хариулын баруун талд нь байрлаж байгаа нэ. Холбогд хотсын дугаар 8688 тэг 228 8688 тэг 228 гэсэн дугаарлаа холбогдорой. Сошиал аяг нь Simple цэг имэн гэдэг харахаар дэрнэ. Баярлалаа хамтран ажилласан автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Simple автомашины зээлэлээ. Баярлалаа. За үргэлжлүүлээ хэрэгэрэг орой тийм ээ. Энэ хэрэг одоо яг юу болох нь вэ? За
За тэгээд нэг өсөндө төлөлгөөгөөр хүүгээ шоронгоос гаргаж ирээд авцсан байгаа юм л та. За тэр өдөртөө шууд юу яаж байгаа юм? Төлөлгөөг ярилцж эхэлсэн. За Сретер аюултай дээрэм хийх гэж байгаагийн мэдэнгүүтээ голчихсан баг. Яг тэр энэ өмнө хийжсэн юмнаас бүр хитрхи аюултай байсан. Дугаар яаж хийхийг нэгт бүрчлэн зааж өгөхөд тэр ухаарад за гэж хөшөөрсөн баг. Хэрвээ угаасаа энэ хэргийг хийхгүй гэж татгалзвал өөрт нь аюултай занал хэл тэрч бүхэл амь насанд нь аюул учирч болцсохгүй гэдгийг маш сайн ойлгож байсан юм байна. Ингээ гуруула мотоциклоор явж банк тэндээс мөнгөтэй хүн явж автобусанд сууж хаана буух, Сретер хаана отох энэ бүгдийг газар дээр нь зааж бүр үзүүлсэн байгаа юм л да. За энд нь хит хэдийн игзэгтэй үе таарад исэн. Нэрв банкнаас гарч ураг шахахад дээрэмдэх аятайхан булан байгаа боловч энд цагдаа нар ойрхон байгаа учраас автобуснаас буухад нь дайрах нь арай дээрээ гэж үзсэн байна. Гэвч энд хүн ихтэйж ойр хавьд цагдаа өрөөсөө байгаагүй мэл та. Шүн гэртээ ахаад сайн ярилцаад бууг үзүүлээд яаж буудахыг нь хүртэл нэлээсээ зааж өгсөн байна. Сретер өмнө нь нэг биш удаа үгээр ойд буудаж байсан учраас нэг өсөндөөс туршлагатаач ажил дээ. За харин сүүлд нь юу гэж хэлсэн гэхээр за хэрвээ баригдвал чи өөрөө хэрэгээ хүлээх хэрэгтэй. Харин би чамайг суллаад авчин санаа зовлтгүй. Тэр бууг хаанаас олсон гэвэл хээрээс олсон гэд хэлчихнэз. Чамайг хайдаг ахчин мотоциклоор хүргээд зүүн талд чинь хүлээж байна. Чи араас нь тулгаж толгоор нь бууд. За дуу бараг гардгүй юм. Мөнгө аваад ганц айлын арааргүйч мотоциклтаа суун шүү. Хэрвээ хоёулаа баригдвал зөвхөн та хоёр хүлээнэ. Хэрвээ нярав хүнтэй явбал зөвхөн нярвыг буудаад мөнгийг нь авна. Цаад хүн барих гэж дайрвал шууд бууд. Ер нь баригдаг гарцаагүй тохиолдолд шууд буудаарай гэж зааварчилсан байна. За бид хоёр мэрэгэн үнд үзүүлсэн саадгүй биелэн гисэн шүү. Чи мөнгө аваад мултарсан цагт маш хурдан гэртээ буцаж ирээрэй гэж дугаар хэлсэн байна. За ер нь бол энэ ирмийг дугаар маш сайн төлөвлөсөн байсан. За ингээд тэр шөндөө нойргүй хоноод үүр цайлгасан байна. Дугаар өглөө эрт ажилдаа очиж өнөөх сахилахгүй золгийг түнхэл рүү хүргээд өчөөд юу холгоо явуулахгүй бол гэрлүү гүүж орох гэдэж магадгүй шуйг бол яг унч өрөөсөө өссөн болохоор аргачгүй юм байх та. Тэгээд ч гэсэн энтхий хоригдлууд урууд атах гээд байгаа янзтай. Би өдөртөө багтаад ирнэ гэж дарагтаа бүр учирлаж шалж гуйсан байгаа. Дарган ч гэсэн хүмүүстэйгээ харуулж за тэгээд яваад ир гэсэн байгаа. Ингээд дугаар гэртээ гүйж ирээд хошуучийн мөрдөстэй хувцаа өмсөж мотоциклороо банк руу очсон байна. Холоос хараад хүлээж байтал модны үйлдвэрийн мөнгөний нярав өвгөн хоос хүрэн цүнхэ бариад банк руу яваад орчиж илтээ. Яг 10 минутын дараа дугаар араас нь банк руу очиж үүдний цагдаа харуулд хэмсгээр толгой тохимор болж өнгөрөөд гүйлгээний танхим руу яваад орж. Тэр үед нь нярав 10-аад хүний дараа цүнхээ сувжлаад зогсож иж. Тэгэхээр нь тэр хавар эргэлдэж байтал дараал нь 2 хүний дараа бол мөс дугаар гарч мотоциклээ асаагаад гэртээ давхин ирээд хэлсэн байгаа юм л та нөгөө өртөө. За та хоёр яв. Яг миний хийснээр хий шүү. Хайдав Сретер тэр үед нь Хайдав Сретер хоёр М72 мотоциклоор банк руу тавьад очиж илтээ. За нярав мөнгөө нямбай гэх чин тоолоод хүрэн цүнхэнтэй хийж төгчээд банкнаас гарсан байгаа. Энэ үед нь Хайдав угсгийн очиж Сретерээ авч алсаас нэрвийг тандаад хаа өрхнөө гэж дагж эхэлсэн байна. Нярав хөнгөөс шахам автобусанд суусан байгаа юм л да. Тэгтэл автобус айжхан мотон заваадын зүг хөдөлж. Тэр хоёр дагаж яваад нэг буудал дутуу байхад нь төрүүлж автобусны буудлаас альбаар ингээд өнгөрөө зогсоод хүлээж эхэлсэн байна. Сретер халаасан дах бууга тэмтэрч модон заваадын хашааны ард зогсоод отол тэгийг хүлээж эхэлсэн. Ил хулган замаар ганц нэг машин явна. За бараг л хөнгүү хэсэг юм байна. Хашааны зүүн талд нь хашаагүй ганц гэр байхад хөөхтээлтэй аваа хитсэн дээр угаасан шаал нойтон хувцас тогч байгаа л харагдаж. За удалгүйч автобусээр зогсоход 10 хүний дараа нярав хүрэн цүнхтэй мөнгөө барьж буугаад Сретерийг чиглээд яг өдөөсөн чиглээд алхаж эхэлсэн юм байл та. Алуурч хинэггүй царайлж өөр тийшээ буюу бидэн бодлоод буруу тийш хараа зогсож иж. Нэрв хажуугаар нь өнгөрөх үед өнөөх айлын аваа гарч ирээд хитсэн доороо зогсоод юм тохож эхэлсэн юм байна л да. Ингээд Сретер нэрвийн араас дагаж хашааны зүүн талаар явмагц буугаад дагазанд нь туулгаж байхад гохоод гарч ирсэн. За ингээд буундуу бүтэхгэн дуурч нэрв их зурагшаага харуулдан очиж Сретер цүнхтэй мөнгийг автал өнөөх авгаа сая л учрыг нь ойлгож бүр хүн алчлаа тамнаа гэж хашгирч бархирч хэлсэн байна. За яг энэ үед нь одоо яасан ч гэмээр юм бтэ. Яндангийн нөгөө хөнгөнөх дуу гараад тэгэхэд
үдийн завсарлагын цаг зарласан байна. Хашааны өнцөг тойроо 2-3 хүн гүгээд гарч ирсэн байна. Сэрээдэр энхэн зур эргээд мотоцикл руугаа гүөхэ болоод балмагцсан хүмүүсийн хажуугаар нь гүгээд хашаа тойртол үдийн завсарлагаанаар таарсан ажилчид өвдөөс нь бөөнөрөө ирж явна харагдчихлээ. Нөгөө хүмүүс чинь яг юу басныг ойлгоогүй учраас нөгөө газар унжсан байсан буудуулаад нас урчихсан манаачиг тойрол зогсоод байж. Өнөөх авгаач хараа. Үгүй бариад аваач ээ. Наа чи хүн буудчлаа штэ хүн буудчлаа. Түүнийг бариад аваач гэж айд сандарсан дуугаар хашгирч эхэлсэн байна. Сэхээ авсан хүмүүс холдолгүй байгаа алуурчны араас хөөж эхэлсэн байна л да. Хин нэг нь үгүй наадхаа бариад ав гэж хашгираад хүмүүс сая л ухаарж холдоогүй алуурчны араас ухасхийн хөөж эхэлсэн байна. Ханхар том биетэй балган мастрын хажуугаар гүйж гарсан залуугийн араас зогсчи гэж хашгиран ухасыг хөөж эхэлсэн. Хамт явж байгаа эхнэр нөхрийнхээ араас хөөцөлтөд гүйж эхэлсэн байна л да. За тэгээд яг баригдахын даваан дээр буюу сэрэтэр баригдахын даваан дээр эргэж бууга ойлгонгуудаа я Австралиа гэж хашгингуудаа хүмүүс рүү бууга хараалж гисэн байна. Ерөнхийдөө хинлүүч хамаагүй хараалж гисэн байна. За айж очирцсан хүмүүс ч гэсэн эргэлзэн зогсоход за чи юм уу нэгийг л ална үз гэж балган мастер ухсахын дайрсан байна. За тэгтэл араас нь гүйж явж исэн нарайчин залуу гүйцэд хүрээд ирсэн байна л да. Балган алуурчны араас тэрвэрж аваад зүүн тонгорч дараа давтал алуурч унахтаа мастрын цээж рүү тулгаж байгаа дахиад бодчихсон. За нарайч чин буун дуугаар эргээд цутаад гүйцсэн юм байна. Энэ үед сэрээдэр ухсхийн босож унсан бодол мөнхөө зүнхэндээ хийгээд цаашаа гүйж эхэлсэн. Одоо хинч түүний араас хөөж зүрхлээгүй буюу буудулсан хүн дээр л хүмүүс шавж эхэлсэн байна. Урдаас хойш туслах замаар Чехийн Прага гэдэг ачааны машин хурж ирэхэд сэрээдэр буугаан онлон гişүүр дээр нь үсрэн гарч бушуу яа хурдан яа гэж тушааж эхэлсэн байна. Бууны онгоос амыг харсан жолооч өгдөөгүй тушаал биелүүлж өгсхийн дахиж эхэлсэн. За ингээ буугаар зангаж баруун дэш тохиход тэр зүг рүү нөгөө жолооч жайлсан жолоогоо залсан байгаа юм л да. Алуурчин хаалга онгоолгож жолоочийн хажуу шалан дээр нуугдан суугаад буугаа жолооч руу чиглүүлэн за нааша харуул чамайг алан шүү гэж санал хийсэн байна. Жолооч хаагуур яаж явсныг нь ч юусоо мдээгүй мэл та. За ингээ нэг мэд дөрөвдөө дэлгүүрөө хавьд ирэхэд нь алуурчин зогс эргэж харуул алан шүү чигээр яв гэж тушаагаад циркийн зүг байшингийн өнцөг төрөөд гүн оцсон байна. Амьд мэд сасан жолооч бушуухан л тэндээс зайлахын төс болоод яваад өгсөн юм байна. Сэрэтэр цүнхтэй мөнгө барин гүйж ирэхэд тис чадаг хүлээж исэн дугаар хар цагаан дуугүй цүнхтэй мөнгийг нь авч орон доогоороо хаяад хөөе хүн дагаагүй үстэй гэж яараа асуусан байна. Тэгэхэд нь үгүй хаа бодчихсон уу тэгсэн бас нэгийг шүүгнэ гүй нэг амтан тэрж авахт нь бодчихсан гэж хариулсан байна. Алавч наа хувцас ол бушуул гэж цүнхтэй мөнгөийг султгаад шууданд хэлсэн байна. За удалгүй гадаа мотоцикл дугаар сэрээдрийг тандан дагаж явсан хайдаа орж ирээд гүй чич бүр аваа ир юм да зориг гэж чулуу юм аа сайхан амжууллаа. За одоо хинт ч бүхэл үг алдаж болохгүй шүү гэж загсан байна. За хэрвээ үг алдвал цаазл болно шүү. Хоёрын хоёр хүн алсан хүнд өшөөл байхгүй штэ гэж дуугар сая л хэрэгээ бүтээлгэж авсан хоноо сүртүүлж эхэлсэн байна л да. Одоо болон сэрээдэр ямар ч хэрэггүй амтан болж хувирж байгаа нь. За ингээд за чи гэрээч хойшлаад ёо битгий үзэг дээрээ бид хоёр явлаа гэд дугаар сэрээдрийг аваад дахиж утсан байна. За энэ бүгд бол ердөө хэдхэн минутанд л болсон хэрэг. Ерөөсөө хэдхэн минутанд болсон. Хотын гудамжаар дахиж юу ч болоогүй юм шиг байсан. Дээрмийн дуудлага авсан цагта ямар ч ойлголт байхгүй буюу модон заавад руу явган явж байгаа л харагдчих. За нэг юм ягтар хэрэг болж тээ. Дөрвөлжтэй дөрвд өдөр ярьж өгье тийм ээ. За одоо сонсогчд маань хоёр түүх бахан нөхөө үлээхэндээ тий. Тэхэн. Энэ бол маргааш үрчэн штэ. Маргааш бол би өөр түүх үрчэн. Тэгээд тухайн юм штэ 25,000 төгрөг хасар юм байхгүй. Тийм штэ. Тэгээд хоёр хүний аим эрсдчихлээ. Тэгээд яаж илэрснээ бас маргааш биш нөгөө төр үргэй тийм ээ. За баярлалаа түргээ нэвтрүүлгийн өндөрлөл студид хөтлөгч Чанцаа амын найруулагчаар өндөр нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монс хүнсийн хувьд төтрөөсөн баргашин мөн автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Simple автомашины зэвлэлээ. Өргөжлүүлэн томчуудын шууд нэвтрүүлгээ лав сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.